номын санч мэдээлэл ажилтнууд болсон 9-р зөвлөгөө одоо эд дундаа өрнөж байна. Одоо яг танхимд бол үндэсний номын сангаас хилцүүлж бай. Одоо захин өрөндөх үндэсний номын сан, үндэсний ном зүйн мэдээллийн нэгдсэн сан энэ сэдвийн дор одоо хилцүүлгүүд бол эдгээр өрнөж байна. За энэ талаар ерөнхийдөө Монгол улсын үндэсний номын сангаас ер нь хэрэгжүүлж байна хэтийн төлөвүүдээс юу гэж харж байна? Тэгээд таатай асуулт асуулаа. Ерөнхийдөө бол жил бүр зохион байгуулагддаг апдейт дээр бол номын сангийн салбарт тулгамдж байгаа болон хэтийн хөгжил хэрэгтэй юм уу? Одоо чинь мэдээж ажил үздэг хамт ажилтнуудын мэдлэг боловсролтой шаардлагатай салбартуудыг зохион байгуулдаг байгаа. Тэгээ энэ жилийн онцлог нь бол одоо захин өрөндөх үндэсний нэгдсэн ном зүйн мэдээлэлээс авах байгаа. За энэ бол одоо цаг үеийн олсон асуудал юм байна гэдэг нь энэ 2022 оны ихээс л одоо манай номын сан дээр асуудал болж хөндлөж явсаар байгаа. Тэгээ энэ жилийн сэдв инноватай ажлын хэрэг болоо явж байна. За тэгээ ер нь бол ном зүй орхигдсоноор бол асар их юм бол буруу тишээ иргэдэг. Одоо жишээлбэл сая одоо бэлтгэгчдүүд бүгд тавилаа. За тэгээ үүнтэй зэрэгцээд бол одоо ном зүй гэдэг ихэр зэрэг ном зүй бол одоо хүмүүсүүд бас их нарийн төвхтэй байдаг учраас нарийн ойлгодгүй. Тэгээ ер нь бол номын санчдын хэдийгээр өдөр тутмын ажил хийгдээд байгаа мөртлөө тэрийг ном зүй гэдэг гэж бидгүй ном зүй байна гэдэг юм байдаг. Тэгээ ингээд ерөнхийдөө нэг төрөөс бодлоготой болоод тэгээ бүр улс орон даяар нэгдсэн болоод хэрэглэгчтэй бүр захимаар бүрддэг болоод тэгээ ингээд марк форматын дагуу оруулаад тэгээ тэрийг яг зөвтөр юм уу энд нот юм уу тэрийг аваад тэгээ бүр одоо бүр ном зүйгээр бүр мэрэгссэн үлгэрч орнууд байна л да. Орос байна, Солонгосын жишээ хэрэглээ, Британий хэрэглээ, Монголч бас юу бодохгүй 1936 онд одоо хийж эхэлсэн гэж яригдж байна. Тэгэхээр зэрэг миний харж байгаагаар бол хамгийн боломжтой хөлбөрүүдийг энэ хилцүүлгээс одоо мессежтайгаар хэлцэж байгаа. Зүйтэй гэсэн сандаа гаргаад тэгэхээр одоо тэрийг баримтлал хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна. Сая өнөөдрийн илтгэл дээр Америкийн нэгдсэн улсын Конгрессийн номын сангийн лагт манаас харуулдаг докторийн илтгэл дээр бас төрдөглөө шүү дээ. Ер нь ном зүйг каталогийг буруу хийвэл ямар хор уршигтай вэ гэдэг улс орны хэмжээнд ярих хүртэл асуудлууд байдаг шүү гэсэн. Энэ жишээ хүртэл төрдөглөө шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт хэлсэн байх Улаанбаатар хотын номын сан дээр явагдаж байгаа каталогч ном зүйч нарыг хамруулсан нэрийн баталгаажуулсан бүртгэл, за газар зүйн нэрийн бүртгэл, байгууллагын нэрийн бүртгэлийг яг юм эхнээс нь ахуулж зөв бүртгэх ийм ажлуудын сургалтууд явж байгаа юм байна. Энэ бол одоо яг бидний өмнө яг энэ тулгамдж байгаа гол асуудлуудын нэг гэж бас харж болохоор байна тий. Тэгэхээр бид нэр ер нь бол энэ номын сангийн салбарын каталогч, ном зүйч гэх мэт каталогчлалын салбарыг бол тодорхой хэмжээнд бол дахиж харцаан гэж бол юм дүгнж бол хэлж болохоор байна гэж үзэж байна. Тэгээ яалтж байхгүй хамгийн аль ч одоо номын сангийн нүүр царай каталог байдаг. Гэтэл одоо хуучин зөвхөн өөрийнхөө байгууллага одоо ирж үйлчлүүлж байгаа хэрэглэгчдэд одоо зориулсан байдаг гэсэн бол одоо ерөнхийдөө ингээ нэрийн баталгаажсан бүртгэл болоод олон улсын марк форматын мэдээ системүүд хэрэглээд эхлэхээр олон улсын хэрэглэгчдэд зориулсан тийм үйлчлэл үзүүлсэн. Тэгээд ирж байгаа болохоор ч одоо хүн амсгийн хэрэг эдгээр зохиолчдын тэгээ олон жил болж байгаа учраас байгууллагуудын нэр хэдий янз болж өөрчлөгдөн тухайн эрдэмтний овог нэр юмнуудыг бол яг өөрийнх нь шинжлэх ухаан хамгаалсан салбар бүтээлтэй нэг ижил харуулж байгаа. Тэгээд энэ олон мэдээллүүдийг нэгдсэн болгохын тулд стандартаар явж байгаа. Тэгээ энэ стандарт руу манай Монгол улсад бол одоо хурж ирээд хичээл 2 дахь удаа зааж байгаа саруулах юм багш. Одоо Монгол судлалын Америкийн Монгол судлалын нэвтрүүлгийг ирж зааж байгаа. Гэхдээ хүмүүн өөрөө Монголын доктор тэгээд ер нь Конгрессийн номын сангийн яг Монгол Аз фонд хариуцсан каталогч учраас одоо тэндээс бүр баримттай тэгээд одоо аюутай буруу тодорхойлогдсон эрдэмтэн номын нэр газрын нэрийг жишээтэй тайлбарлаад явж. Тэгээ одоо энэ сургалтын дээр харж байхад бол бид хэд бол эхний ээлжинд бол маркийнхаа дагуу одоо 2002 онд маркийн
дарын алга монгол хэл дээр орчуулагдаад тэгээд 2010-ад оноос эхлээд энэ маркетинг нам талбартаа оруулаад тэгээд одоо хүртэл энд илэрхийлэгч гэж яриад байгаа илтгэвргээд яриад байгаа тэр индикаторынхаа асуудлыг шийдэгдээгүй байна. Тэгээ ингээ хараа явж хахаар тухайн номын санч тэр өдрөө ямар одоо гүйцэтгэлтэй байна. Түүнээс хамаараа тэр ном сайн каталогчлагдаад муу каталогчлаад байх тийм асуудал бас байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээд хэдийгээр ингээ 245 дээр номын нэр ороод ингээ явна гэсэн хэдийгэлээ тэр 496 сан тавьч гэдэг юм тийм ингээд нарийн номын тодорхойлтуудыг бол үндсэн номын сангийн одоо Монгол улсад хэрэгжиж байгаа стандартаас гадна тэр чинь яг Англи Америкийн каталогчлалтын дүрмээр явж байгаа учраас хуучин бол нэг номыг бодлчинд одоо 30 минутанд ч юм уу 20 минутанд ажилладаг байсан бол одоо 2-3 цаг нохох юм байна шүү дээ. Нөгөө номоо үрээд хэлүүгээ хараад уншичаад тэгээ ирээд тодорхойлол болж байгаа. Тэгэхээр номын санч тэр тусмаа каталогч энэ ном зүйчийн хөтөлбөр гэдэг бол ямар нарийн тийм нэг ингээ хийгээ сэвэлжгүй тэр мэдээллийг Монголын номын санчид хэрэглэгч бүр дэлхийн эрдэмтэд хүртэл ашиглаж байгаа. Үнэн зөвл одоо найдвартай оруулах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр бид нарт бас аюул өндөр хариуцлага хийж байгаа гэсэн. Энэ Mongolian Library Update гэдэг энэ одоо номын санчдын зөвлөгөөнийг анх одоо яг энэ удирдлагын ахтаны номын сангийн байранд зохион байгуулж ирсэн. Түүнээс ч одоо 9 дахь удаага зохион байгуулж байгаа юм. Энэ 9 дахь удаага зохион байгуулж байгаа энэ одоо жилүүдэд яг харахгүй яригддаг гол сэдэв бол ерөөсөө мэдээллийн технологи байдаг тийм. Дээрээс нь магадгүй нийгмийн асуудлууд байдаг баг. Тэгэл ерөнхийдөө энэ 21-р зууны технологийн хурдтай хөгжилтэй хөл нийлүүлж үйлчлэгийг хүргэх технологийн хурдтай хамтарч мэдээллийг хүргэнэ гэдэг маань номын сангийн гол асуудлуудын нэг байдаг. Тэгэхээр бид нэр яг энэ 9 дахь удаагийн зөвлөгөөнд хүртэл бас энэ сэдвүүд бас дурддагдж байна. Сая өнөөдөр танхимаар 100 орчим хүмүүс өнөөдөр энд нэгдсэн зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн байна. За онлайн хэлбэрээр 200 гаруй оролцогчд маань бүртгэгдсэн. За өнөөдөр тэгээ онлайн хэлбэрээр бол нийтдээ маш олон хэрэглэгчд маань онлайнд оролцож өөрсдийнхөө санал зөвлөмжийг ингээд өгч байна. Эндээс гарсан зөвлөмж саналуудыг нэгтгээд бид нар холбогдох байгууллагууд руу одоо уламжлалж цааш нь дамжуулан нэгдсэн зөвлөмж гаргахыг бас зорж байна те. Тэгэхээр номын санчдын энэ жил зөвлөгөө хийж байгаа. Энэ зөвлөгөө маань ер нь салбар бүр нийтийн болоод их дээд сургууль, ерөнхий боловсролын бүх чиглэлийн бүх төрлийн номын сонгуудын бол тулгымдсан асуудлуудыг нэгдсэн байдлаар нэгж харж ингэж зурглаж ирээдүйн төлөвийг харж байгаа нэг юм том зөвлөгөө болж хөрсөн байна гэж хараад байна. Тэгэхээр дараагийн зөвлөгөөнүүд ч гэсэн бас маш олон юм тулгымдсан асуудлууд магадгүй байхгүй ч гэж магадгүй шүү дээ тий. Тэгэхээр бол өөр сонирхолтой бас сэдвүүдийг орж ирж болж байна. Дараагийн ийм саналууд дээр юу гэж харж үндэсний номын сан одоо сайн яахгүй л гэлээхтэй мэдээж цаг үеийн тулгымдсан асуудал бол мэдээж урган гарч идэг адилтай. Тэгээ мэдээж одоо хэрэглэгчд маань одоо мэдээллийн технологи одоо ямар амар өсөнгөө хөгжсөн билээ. Гэтэл номын сан хэрэглэгчдэд тохирсон үйлчлэгээ үзүүлэхийн тулд тэр хурдыг одоо гүйцэх хэрэгтэй. Тэгээ мөн одоо сэтгэл хүрсэн тэр үйлчлэгийг стандартаас илүү давуулаа тий. Бүр олон улсын жишг төрөхээр ажиллаж байна. Тэгээ мэдээж одоо энэ жилийн сэдв энэ ном зүй байгаа ч гэсэн одоо дараа жилийн магадгүй миний бодлоор юу байх вэ? Номын санд аюул олон тулгымдсан ажлууд байдаг. Тэгээд жишээ нь бол одоо анхан шатны бүртгэлүүд гэдэг байдаг. Бид анхан шатны бүртгэлүүд дотор каталог орсон байдаг. Каталог дээр ихэд одоо тухайн номын сангууд их багасаа хамаарат каталогынхаа картыг хөтэлдэггүй гэдэг. Гэтэл чинь ер нь бол яаж юм гэхээр электрон каталог буюу номын сангийнхын систем нь аюул сайн. Тэгээд тэрэн дотроос анхан шатныхаа статистик мэдээллүүдийг үйлчлэх бүх мэдээлэл гаргаж чадж байгаа юм чинь. Тэгээ хэрэглэгч тэндээс угаасаа уламжлалт каталог байхгүй байна шүү дээ. Шууд электроноос хайгаад ингээ юм мэдээлэл аваад номоо захиалаад уншиж байгаа учраас ер нь номын сангийн стандартууд ямар хүчлэг хамгаалах шаардлагатай вэ гэдэг асуудал магадгүй орж ирэх байх гэж бодож байна. За тэгээ энэ олон улсын програм хэрэглээд ирэхээр зэрэг ерөнхийдөө
юу болж ийнэг нөгөө номын сангийнхаа үйл ажиллагааг удирдах номын санчийнхаа олон хэрэглэгчтэй ингээд үйлчлэхэд хэлбэр болгож байгаа байхгүй юу. Тэгээд энэхээ дагуу одоо тайлан мэдээлэл нь яг үнэн зөв гараад тэгээ хамгийн их ном уншигдсан ном хамгийн их ном уншигч гэдэг юм. Тэгээ энэ дэлхийн номнууд бондын эргэлтэн нөө гэдэг яагаад гэвэл каталогжуулалт нөө орцсон байна уу. Энэ бол одоо үзэсгэлэн танилцуулга санамж өгөх ном зүйн дутуу хийгдээ тэгээд түүнийг хэрэглэгч мэдэхгүй болохоор үзэхгүй харахгүй байна гэж гэдэг юм. Тэгэхээр зэрэг энэ ер нь бол одоо манайд мэдэрч байгаа тийм заавал байх шатны бүртгэл тэгээд каталогийн зайлшгүй стандарт одоо шинжилгээ хийх шаардлагатай гэсэн. Өнөөдрийн зөвлөгөөнд үдээс өмнө илтгэлүүд дээр сонирхолтой сэдвүүд бол хилцүүлэгдэж байна. Түүний нэг нь болохоор соёлын яамны захин бодлого мэдээллийн технологийн хэлтсийн даргын илтгэлтэй дурдгдлаа. Монгол улсын орон нутаг нийтийн намын сонгууд, ер нь хүчирлийн намын сонгууд, бүтгэрлийн намын сонгууд олон улсын марк талбарыг дэмждэг нэгдсэн нэг юм систем, кохос системийг хэрэгжүүлэхийн зорилт хэрэгжүүлээд ийм аяллууд нь бол эхэлсэн яваа гэдэг талаар дурдгдлаа. Энэ чиглэлээр одоо ажлууд нь өргөдсөн явж байгаа байна гэж бол одоо зөвлөгөөнд оролцогчд маань бол ойлголт авч байна шүү дээ. Энэ чиглэлээр одоо ажлууд маань ямар шатндаа явж байгаа мэдээлэл өгч. Энэ талаар бол одоо их таатай мэдээ гоё асуулт гэж бодож байна. За үндэсний номын сан бол 2021 онд үндсэн үйл ажиллагаанд хэрэглэдэг кохос системтэй мал системийн шинжилгээ хийсэн байгаа. За тэгээд энэ системийн шинжилгээгээ хийгээд тэр дүгнэлтээр яам гэсэн. Тэгээд яам системийн шинжилгээ дээр анализ хийж ажиллаад за тэгээд энэ бол Монгол улсын үндэсний номын сан дээр одоо хэрэгжиж байгаа кохо 3.8-ыг 21 хөлөө шилжүүлэхтэй түнчлээ одоо тухайн үндэсний номын сан дээр кохог сайжруулахын зэрэгцээгээр бусад аймгийн нийт тийм ээ нийтийн номын санхуудыг төвлөрсөн байдлаар нэгтгэх. Энэ нь болоод ирэхээр одоо жишээ нь улсын номын сан байлаа гэхэд Аранхай аймгийн номын сан гэдэг талбартай FBI холбоотой. Тэгээд мэдээж одоо энэ олон өвлийн сангууд баазуудаас FBI-аар холбогдож ажиллаж байгаа. Тэгээд дөрөв сонссон юм бол хурдан системээс мэдээлэл татаж авна гэдэг. Тэгээд хэрэглэгчдэд төлбөр тооцоо хийх систем UBM шиг ч юм. Тэгэхээр яг орчин үеийн хэрэглэгчид нийцсэн үйлчилгээнүүдийн систем дээр оруулж байгаа гэсэн үг. Оруулна гэж хэлж байна. Тэгээд үүний зэрэгцээгээр ингээ харахаар зэрэг энэний чинь одоо систем ингээ хэдийн 21 болгоод ингээ сайжруулах ажиллаж байгаа ч гэсэн чинь нэрийн баталгаажсан бүртгэл тодорхой байх хэрэгтэй, маркын тодорхой байх хэрэгтэй. Тухайн дотор одоо тэр бүрдүүлэлтийн модуль те. За тэр үйлчлэгээний модуль, за тэр репорт модуль гэдэг ер нь бол одоо энэ 10-аад модулуудыг бүгдийг зааж ажиллуулах. Тийм үү. За хийж ажиллах. Бүрэн одоо ачааллаж те ажиллуулах. Тэгээд үүн дээр нийлүүлээд ерөнхийдөө цахим соёл гэж байгаа цахим хөлбөрч шилжсэн номнуудаа тэр систем дээрээс хайлт хийгээд зохиогч эрхийн зөрчилгүй яг цахимаар оруулсан бүтээлүүдээ хэрэглэгчдэд яаж пилипин хийж ирүүлж унших уу тийм энэ орж ирнэ гэсэн. Тэгээд тухайн группийн ерөнхийдөө юуны ажлын даалгаврыг бол мэдээж манайх боловсруулж өгсөн байгаа. Тэгээ ингээд ажлын даалгавар дээр ерөнхийдөө харах модулууд даасараа хэрэглэгч интерфейс нь аягүй ойлгомжтой байх. Тэгээд дээр номын санхүү удирдлагын систем артта кохо бол ажиллаад наадтан дахин нэг интерфейс систем нэгдсэн тэрэн дээр систем рүү байна. Ингэж ажиллаж байгаа. Тэгээ үндэсний номын сан дээр одоо ном бол одоо үнцэн үйл гэж яддаг. Тэр зэрэг одоо санхүүгийн мэдээллийн сантай бас кохомын холбох хэрэгтэй. Тэгээд жишээ чинь юуны цахим номын сангийн програмтай одоо захимжуулсан номуудаар манайх нөгөө өөрөө гарагч хэлтний содортой оролцсон нэр содрыг авсан гэсэн. Хүн дээр зэрэгцээгээр нэг юм орж ирж байгаа нь одоо энэ дээр хийж байгаа номзын мэдээллийн санал дээр оролцсон мэдээлэл. Тэгээд бас зах дээр оролцсон мэдээлэлээ доолсон. Хэрэглэгч одоо шууд бүх номын сан тэгээд одоо бүх мэдээллийн сануудаа сайх боломжийг олгож байгаа. Энэ ажил маань 22 онд ажил хэрэглээд ажиллахаар төлөвлөгөөнд орчихсон тендер нь зарлагдаад компани ICT Group шалгарчихсан. Тэгээд даалгавраа аваад ажиллаад явж байгаа гэж
гэж ойлгож байна. За. За хамтран сайхан ярилцлага өрнөсөн. Ангийн Бат Эрдэнэтэй баярлалаа. Монгол Улсын Үндэсний намын сангийн шинэ байрыг ашиглалтанд оруулахад бас чармаа ажиллаж байгаа. Ашиглалтын өмнөх төрийн албаны даргын албыг бас давхар хашаад маш их ажлуудыг бол одоо өмнөө тавьцсан ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тэгээд эх ондоо Монгол Улсын Үндэсний намын сангийн шинэ барилга дээр магадгүй Mongolian Library Update 2023 гэдэг арга хэмжээнийг бас хийхийг бас зорж байна. Тэгэхээр одоо шинэ барилгаа хурдан ашиглалтанд оруулаарэ гэдэг өрөөлөөр одоо ажлын амжилт хүсье. Баярлалаа.